шүү тий. Дуу цохох дуртай юу тий? Амар дуртай. Мундаг юм аа. Би ер нь Монгол магтаалаар бурхныг ингээд магтаж байгаа хүмүүсийг харахад бас авьяастай маа тийм манай монголчууд. Одоо манай дуу 151-ийн Facebook утсыг дагагчдад зориулаад ямар дуутай ярив? Нар адил гэдэг нэртэй байгаа. Тэгээд би 2 жилийн өмнө Төвд рүү богино хугацаар илгээлтээр явж байсан. Тэгээд тэр үед бяцхан жижигхэн түүх яриад нэг яг гүмбэн гэж ярьдээ шүү дээ. Гүмбэнгийн хамгийн өндөр хэсэг дээр гараад бид нэр ингээд магтсан байхгүй юу? Бас л ингээд нэг 2 цаг орчим ингээд магтаал ингээд үйлчилжсэн. Тэгээд тэр үед бурхныг ингээд магтаж байгаа үед өвөл 1 сард мөртлөөрөө миний өвдөг ингээд амар халуун шатсан байхгүй ингээд амар нар ингээд бүр төөнөд тэгээд бүр гайхаад энэ ч одоо өвөл баймар ямар халуун байна гэ би бүр ингээд нэг 100-ны халуун өдөр шиг байсан байхгүй энэ нар ингээд уулан дээр гарсан байгаа шүү дээ уулан. Тийм тэгтэл амар халуунсан. Тэгээд бүр ингээд тэг ингээд магтаж байгаа үед ингээд санаа ингээд тойрон харахад нэг ингээд ихтэд хүн байсан байхгүй нэг залуу ирсэн. Тэгээд ингээд дуустал ингээд хамт байсан байлаа. Тэгээд хамгийн сүүлд уулзаад би зүгээр л ингээ Монгол магтаалаад дуулсан хгүй юу. Тэгээд ингээд гайхаад чи ингээ ямар дуу дуулсан бэ? Би хизээч сонсож байгаагүй нэг тийм ингээд дуу сонслоо аим гайхалтай байлаа гэж хэлчихсэн. Тэгээд ямар учиртай юм бэ гэж асуужсан хгүй юу. Тэр үед би ингээд бурхны тухай яриад би ингээ Есүс итгэдэг юм аа. Тэгээд би бурханд зориулж энэ газар хүндэтгэл өргөсөн юм аа гэд хэлсэн. Тэгээд тэр хүүхдэд ингээ сайн мэдээ дараах ингээд шууд тарах боломж олцсон хгүй юу. Тэгээд тэр хүүхдэд нэлээд залбирч өгөөд бурхны хүлээж авсан байгаа. Тэгээд энэ үйл явдал бол миний хувьд ингээд онцгой зүйл байсан. Яагаад тэгэхээр бурхан нөгөө нэг бурхны сонгосон хүмүүс гэж байгаа шүү дээ. Харин тэр хүн болохоор бид нэр ингээд очиод чанд би сайн мэдээ яриад өгөө гэж хэлээгүй. Тэр хүн өөрөө ингээд бурхныг мэдээд ирсэн санагдахгүй тийм. Яг бурхныг ингээд хараад мэдээ сонсоод ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээд бурхныг магтаж байх үеийн яг тэр газарт ч гэсэндээ хамгийн гайхалтай байсан. Тэгээд бурхан яг тэр хүмүүст амар хайртай. Яг тэр нар төөнж байгаа нь бурхан надад сануулсан байхгүй. Би энэ хүмүүстийг хайртай гэж хэлсэн. Тэгээд миний арт төмөн шүү. Харин энэ хүмүүс ингээд төөрч явж байгаа ч гэсэндээ би ингээд маш их яарж байгаа. Тэр хүмүүстэй уулзах, тэр хүмүүстэй хамт байхыг гэж хэлсэн. Тэгээд энэ дом нь яг тэг зохиогдчихсэн байгаа. Тийм. Сонсцгоё. За. Нарадэл мөнхийн эзний мотор хизэж биднийг орхихгүй. Бүхэл өндөр уулс тоолгод эзний үгийг зүрэтүүлж хүн бүрт хүрнэ. Тиймээс эзнийг магтъя. Халуун дулаан өгөөмөр эзний нэмсэглэл сайхан сэтгэл таны нүднээс гэрэлнэ. Зөвхт байдал хайр гэрэлтсэн таны ард түмнийг харанхуй хүч нөмрөн авахыг эзэн зөвшөөрөхгүй. Гэвч хасаагүй хөвлөрөх хадаг тайран хэмээн шүтэнд зориулсан цаг хугацаан өсөж амьдралын цөм болгож байгааг харж байна. Тиймээс эзэн ярсаар халуун дулаан өгөөмөр эзний нэмсэглэл сайхан сэтгэл таны нүднээс гэрэлтнэ. Зөвхт байдал хайр гэрэлтсэн таны ард түмнийг харанхуй хүч нөмрөн авахыг эзэн зөвшөөрөхгүй. Халуун дулаан өгөөмөр эзний нэмсэглэл сайхан сэтгэл таны нүднээс гэрэлтнэ. Зөвхт байдал хайр
гэрэлсэн таны ард түмнийг харанхуй хүч нөмрөн авахыг эзэн зөвшөөрөхгүй. За залуусаа дуу 151 Facebook like and share, дараа нь дуу 151 YouTube-д дагаарай.